За босч хурд. Сайн байна уу хүүхдүүдээ? Сайн байна уу? Өдрийн минь. За сууцгаа. За бид нар Монгол хэлнийхээ хичээлээр ямар дэгийг баримтлаж хичээлдээ оролцдог гэлээ хүүхдүүдээ? Тэр анхааралтай сонсоо. За бусдыг анхааралтай сонсъё тийм ээ? За. Цагаа байна. Дөө. Цагаа байна. Цаг баримтлана. За ижлээ. Өөрийнхөө хариултыг яах нь вэ? За бид тод чанга дуугаар ярина гэж. За өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ заа юу. За багш нар хичээлийнхээ эхэнд нэг бичлэг үзүүлье. За бичлэгээ маш анхааралтай сонсоорой. За бичлэгээс харсан зүйлээ өөрөө дотроо бодоод өөрийнхөө санааг нэмээд хаврын тухай багштай нэг дүрслээд хэлэх хэрэгтэй байна уу? За бичлэг дээр сая юу харав? Тийм ээ, юуны тухай бичлэг байсан юм? Сая юм бичлэг? Юуны тухай бичлэг байсан хүүхдүүд? Хаврын харуулсан бичлэг. За нандаа тэгээд өөрийнхөө санааг нэмээд хэлдэг багштай. Хавар нөгөө нэг мал төлөвлөж тэгээд цэцэг ураг хавар мал төлөвлөж цэцэг урагдаг гэсэн санааг илэрхийлээ. Тэгээд хаврын онцлог шинжийг бүгдийг нь гаргаж өгсөн. За. Хавар басан тэгээд ядуу цэцгээс ургаж шинхэн төрсөн хураг ишигнүүдийн чинээ шууж байсан. Зүйтэй. Өөр санаа байна уу? Өөр цаарал жаргал. 97 цаг гэж бүх юм дэлгэржсэн дагаа цэцэг дэлгэрч. Ямар сайн. За. Ингээд хүүхдийн хэлээгүй санааг нэмэх үү? Өдөр урсаж хавар цэцэг яргой. Өөр хавар яадаг үлээ. За. Хавар бүгд шинээр мэдлэг. За одоо тэгвэл гадаа ямар өдрөл болж байгаа? За хаврын өдрөл болоод дуусах гэж байна тийм ээ. За тэгвэл багш нь хаврын өдрөлийн тухай нэг эхийг та нарт уншиж өгье. За ихе анхааралтай сонсоорой. За хаврын амралт. Алтан нар хуцаар ээж мөнгөн цасыг хайлуулад алс нутгаас нүүдлийн шууд ганганалцаар нялх яргүй өнгө бүрээр тэргүүнээ дээш өргөөд өрн цаг айсвэ. Аривын сөргүүл төллөж төлийн дуу энд тэнд цангинаад өрхөн хонгор салхи өвс модыг нахил зуусан хаврын алгар өдрүүд болдгийг өөрийн ирэхгүй хөдөө нутаг руу урин дуудах үед 3 дугаар улирлын амралт эхэллээ. Болд амралтаараа хан уулын өвөрт хаваржиж байгаа өвөөгийнхөө төл хүлээн авах нүүрийн ажилд нь тусдсан болохоор очлоо. Тэр гайгүй сайн ажилсаг хөө болохоо очсон өдрөөсөө л харууллаа. Хашаа хороо цэвэрлэх, хургаа ихтэн хөхөөлөх, хург ишгэндээ элгэвч зүүх, өвс тэжээлийг нь өгөх зэрэг ажлыг
Угаасаа ажилд шалмаг хөө болохоор ядах юмгүй л хийж байв. Нэгэн өглөө эртлэн босоод хонио хариулж явтал гинэд тэнгэр муухайрч цасан шуурга тавьмаар шинжтэй боллоо. Хаврын тэнгэр араншингаа гаргаж цасан шуурга эхлэв. Болтхоо хонио хадны нөмөрт оруулан тогтоож шуурганд уруутахаас хамгаалж чадлаа. Малч хөө ороохон шуурга арилсан хойно хонио туугаад гэртээ ирлээ. Түүнийг өвөө эмээ айл хөршийнх нь сайн малчин болноо миний хүү гэж магтан сайшаалаа. Урмын энэ үгийг санах тусам болдын урам зориг нь улам нэмэгдэн амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлсэндээ сэтгэл нь догдолж ангийнхандаа болон багштаа ярихсан гэхээс үнэхээр их яарч байлаа. За багшийнхаа ихийг сонссон бол одоо багш нь та нарт ийм тараах материалаар ихээ бичээд өгсөн байгаа. Өөрөөсөө нэг удаа уншия. Утгын мэдгүй байна уугүй сандарч уншаарай. За дуусна уу. За ихээ уншлаа тийм ээ. За тэгвэл одоо бидний уншсан их дотроос утгыг нь мэдгүй байх байна уу хүүхдээ. За эцэцэг цасан шуурга тавьмаар болсон. Тавьмаар боллоо. За Хаврын тэнгэр ариусангаа гамтлаа. Яг гоо бүрээ тэргүүнээ дэсв. За тэргүүн үү? Тэ? Махиалаа гэдэг юм. Өөр үг нь үгүй. Сайшаалаа. Илгэвч юу? За тэгвэл одоо энэ үгнийхээ утгыг өөрсдийнхөө бодлоор хариулъя. За өөрсдийнхөө төсөөлөөр хэлэх юм байна уу? За шуурга тавьмаар гэж өгсөн үг юм. За сайн хөө. Шуурга гэдэг нь шуурга. Шуурга. Шуурга тавьмаар гэдэг юм яа шуургыг хэлж штэ тийм ээ. Шуурга шинжтэй болсон байна штэ. За араншин гэдэг үг мэдхэн байна. Өөрөө за түгээрсэн тэнгэр гэнт ямар нэгэн тасмаас бараа. Багшаа. За араншин уу? За зан чанарыг. За Зан чанар. Гин өөрсдөө нөгөөд наршин. Тэгвэл энэ бидний үнсэн ихтэй юуны зан чанар? Шингэрийн. Тэгвэл араншин гэдэг маань зан чанар юм байна тийм ээ. За тэгэхээр одоо бидний ихтер бол тэнгэрийн зан чанар, тэнгэрийн араншин харагдсан байна тийм ээ. За дараагийн үг. Багшаа. За тэргүүний дээших өргөх гэдэг өөрийнхөө бодлоор хэлэх юм байна. Хамгийн түрүүнд. За цэцэр. Дээшээ. За 16. Тэргүүнээ дээш өргөнө гэдэг ааш. цэцгийнхаа нөгөө нэг юу? Тэргүүн гэдэг чинь ер нь юу юм бэ? Цэцгийнхаа
За. За толгоогоо. За яруу цэцэг маань толгоогоо дээш өргөх тийм ээ. За дараа чи Магтах. за цаашаа хэлэх өгнө. За маа. Урамшуул. За илүүч хэдэн өгсөн утгатай болоо. За ижил. Хань малын дөнгөж төлөөсөө хань малын зүйлийг нэмнэ. Ямар зорилгоор зүйлээ авах багшаар тэгвэл даахаас яасан бэ? Хамгаалсан. За тэгвэл даахаас сонгож хийсэн зүйлийг илүүч гэдэг юм тийм ээ. За. За одоо бид нар бүгдээрээ ихтээрээ ажил ихийнхаа хэн мэдгүй үг нь бүгдийг мэдээд авчлаа тийм ээ. За тэгвэл одоо багш нь асуулт асууя. Эхийн эхлэл хэсэгт юуны тухай гарсан бэ? Эхлэл хэсэгт. Хаврын онцлог шинжийг нөгөө нэг харуулаад тэгээд болтыг нөгөө нэг өөрийн хөдөө нутаг руугаа нөгөө чиг очихыг нөгөө нэг яасан. За тэр тухай юу те. За тэгвэл эхийн гол хэсэгт юуны тухай гаргаа өгдөө гол хэсэгт юу гэж? Яг хөдөө очиж ямар Бол өвөө эмээгийнхаа юуруу очиж ажил хийсэн тухай. Хаашаа явсан бол Хавчиж байгаа өвөөгийнхөө очиж өвөө эмээсээ тусдын болох тухай. тавууд нэмэх санаа байна өөр яалаа. За нэмэр. нөгөө ханаа хариулт тэгээд ханаа шуурган төтгөөс хамгаалсан. Юу? Сайн байна. Тэгвэл төгсгөл хэсэгт нь юуны тухай гарсан бэ? Төгсгөл хэсэгт баяж чухал хэлээ. Нөгөө болтгоо хавар нөгөө өвөө юмд очиод босон явдлаа ангийнхантаа ярихыг хүссэн. За Өвөө эмээ хурш шалгандаа магтуулсан. эхийн аль хэсэг нь танд хамгийн их таалагдсан бэ? Аль хэсэг нь? За яагаад ариун жаргалаа? Яагаад таалагдсан чам? Хөдөө очих ямар шалтгаан гараад яаж өвөө өмөнд туссан. За дөлөө аль хэсэг нь таалагдсан? Төгсөл хэсэг. А яагаад? Хурш ял өвөө эмээ юу сайн болчихно гэж сайн шиг магтсан учраас. Ямар мөнгө. За сайн хөө. Багш надад бол эхлэл хэсэг нь. За яагаад эхлэл хэсэг таа? Яагаад гэвэл эхлэл хэсэгт нь хаврын удирлын тухай онцлог шинжүүдийг нь гаргаж байсан тухай. За яаж гаргасан болоо чам таалагдав? Юу нүүдлийн шууд ганцаар нэлх яргуу бүрээр тэргүүнээ төрсөн. Ой тэр нь ямар үг гэж бодож чи? Тэр нь юу За ням чим юу гэж бодож чинь? Ямар үг вэ? Маш гоё үг хэрэгэлсэн байж. Ямар үг гэдэг юм бэ? Уран үгс. За намаа. Энэ үгс уран үгс. Уран яруу үгс тийм ээ. За уран яруу үгс хэрэглэх юм бол тэр хаврын тухай яг яаж байгаа юм шиг санагдаж байна. Нүдэрээ харж байгаа юм шиг санагдаж байна тийм ээ. За тэр нүүдлийн шуул ганганаад өвс нумууд нахилцаад ялхааргүй ингээд дэлгэрч байгаа яг бидний нүдэнд харагдаж байгаа юм шигээ бүр маш гоё төсөөлж бичсэн байна тийм ээ. За тэгвэл өнөөдрийн маань ихэр нь хизээ болов. Хизээ болов. Хавар ихэн сар. За хаврын өдрөд болсон тийм ээ. За юу гэж байна? Iki маань гэж явж хаана үлдсэн бэ? За хөдөө үлдсэн тийм? Хөдөө үлдсэн.
Бас хаана уурлаа? Хаан малын өөр. Хаан уулын өөр болсон тийм ээ. За. За, цагаагаар ер нь ямар байв? Цагаагаар. Цагаагаар ямар байсан гэж бодож байна? Янзтай хоноо зассан шургуулсан. Эхлээд шууд засшуулаад хэлсэн. За, сайхан тэдвэг байсан тийм ээ. За, дараа нь яасан? Зассан. Шуурсан. Намцсан. За, дараа нь дахиад Намцсан. шуурмаа намцсан байна тийм ээ. За. Сайн хизээ. За, хизээ болж байгааг хаврын удирдал гэж тийм ээ. За, энийг юу гэж хэлж болох вэ? Юу лээ? Хавар болоод шүү. Хаврын удирдал. За, Улирал. за, ням чим. Орчин. За, юу гэж нэрлэх нь вэ? Цаг хугацаа. Цаг хугацаа юм шүү. За, энэ хаана унлаа? Хаан малын өөр. Хаан уулын өвөрт болоод байна тий. Тэрийг юу гэж хэлэх вэ? Орчин гэх үү? Үгүй орон Орон бай. Орон байна. За, энэ их юм аа? Цаг хугацаа нь хэзээ болсон бэ? Хаврын Хаврын өдрөд болсон байна. Орон байна хаана вэ? Хаан малын өөр. За, цаг агаа. Тэгвэл миний багшийн тавьсан цаг хугацаа орон байна. За, цаг агаа гэж 3 зүйл багш тавилаа тийм ээ. За, бери маань юу гэж нэрлэх нь вэ? За, ихийн орчин гэж хэлэх юм тийм ээ. За, тэгвэл бидний өнөөдрийн үсэх хичээл ба. За, юу гэж вэ? Ихийн орчныг за, бери өөрчлөлт бичих юм тийм ээ. За, тэгвэл цаг хугацааг өөрчлөе гэвэл яах вэ? За, хавар байсан яаж өөрчлөмөр? За, надад бодлоо хэлгэн гэлгөө. Ижил хэсэг юу гэж бодож байна? Эхлэл хэсгийг тийм ээ. Эхлэл хэсэг хаврын удирдлын тухай байгаа тийм үү? Яаж өөрчлөе гэж юм чи? Намар. За, намар чи Би өвөл. төлөө. За, чи 100 болгоё гэвэл за багштаа нэг хэлдэ чи ямар үг хэрэглэхийг 100 болгоё гэвэл. Мал төлөж дуусна. Тэгээд зассан шуургуулгаад бороо авч эхэллээ. За, зуны удирдлыг харуулсан тийм одоо. Өвлөг цэцгнүүд дэлбээ ногоон төлгөн дээр сүлсэн цагаан. За, орон байрын өөрчлөлийг үед яах вэ? Орон байраа яаж санаандаа яаж өөрчилчих вэ? Орон байраа хотод нөгөө нэг хотод гэртээ ч юм уу авч. За. За, хин намайг яах вэ? За, чи яаж өөрчлөх вэ? Гэртээ. За, Доонод дээр. амигтай болгож өөрчилж болж байна. За. Улаан бат галууд гэж. За. Хэлэн сандаа. За, тэгвэл цаг агаад бид нэр цаг агаараа бас энд ямар байлаа цэлмэгтэй тэгээд шуураад намцсан тийм үү? Цаг агаараа яаж өөрчлөх вэ? Бороод тэнгэр муухай гэж. Шаан шуурахтай. Анастай тассан шуурах. Навчсан. Шаан шуурах. Намар юм чи мэдээж навчсан. Унсан байж таараа тийм. За тэгвэл одоо ихээ өөрчлөн бичиж гэдэг. Өөрчлөн бичихийн тулд эхлээд яах вэ? За, төлөвлөгөө буюу алхмаа гаргая бүгдээ тийм. За, хамтарч алхмаа гаргая. За. Нэгдүгээр нь тэгвэл яах вэ? Хамгийн нэгдүгээр яамаар өөрчлөн бичихийн тулд Бичих зүйлээ төлөвлөж. за, алхмаа гаргая. Алхмын нэгдүгээр яах вэ? Би гарчгаа. Яасан гарчгаа. За, тэгвэл яах вэ? За, амшаарай. За, их маань эхлэл гол төгсгөл гэж 3 хэсэгтэй байгаа тийм ээ.
За тэгвэл аль хэсэг нь чи өөрчлөх гээд байгаа юм. За тэрийг өөрөө сонгоно. За би энэ л хэсгийг өөрчлөе даа гэх тийм ээ. За бодчих хэсэг зөв бодчих. Аль хэсгийг өөрчлөе гэж бодож байна. Бодсон уу гэдэг үү? Бодсон. Дараа нь яах вэ? Одоо би тэр хэсгээ өөрчлөнө гэж бодцсон. Одоо яах вэ? Ямар уран яруу үг хэрэглэхээ сонгоно. За таны өмнө Бодсон зүйлээ бичнэ. бичгийн өмнө яах вэ? Бодно. Гарчаа. За гарчгаа тавиад бодно төсөөлнө тийм ээ. Чи яаж өөрчлөх вэ дараа нь? За. Яаж өөрчлөн бичгээ төсөөлье. За бүгдээрээ хэсэг зур төсөөлье. За чи бодсон байгаа ш. За би эхлэх хэсгээ ч юм уу өөрчлөе доо гэх тийм ээ. Яг тийм болгож өөрчлөн доо гэх. За одоо би яаж өөрчлөх вэ гэдгийг нэг хэсэг зур бодъё. За надад хэлэх хүн байна уу? Бодлоо хаалцах хэрэгтэй нөө. За сайн хөө. Би төгсгөл хэсгээ өөртөө гэж бодсон. Тэгээд нөөний төгсгөл хэсэгтээ магтуу өвөө эмээдээ магтуулаад тэгээд дараа нь өвөө эмээгийнхээ ярилаар олон жилийн дараа зэрсэн малчин болж байгаа. За. Оо. Эхлэл хэсэг. За намаа. Яагаад эхлэл хэсгээ өөрчлөнө гэхээр эхлэл хэсэгт нь уран яруу тод үг хэрэгэлсэн. Тэгээд яаж өөрчлөх чинь ямар вэ? Харин яаж өөрчлөхөө гэхээр нэг сайхан сэлмэг тэнгэр тэгээд Ямар өдрөл болох? 100 Зуны өдрүүдийг гаргаж ирэх юм тий. За одоо дараа нь яах вэ? Дараагийн алхам дээр ямар вэ? уран яруу. За энэ дээр өгдөө. Уран яруу. За уран яруу үгс ашиглагч тийм ээ. За бичгтээ бас гой сонирхолтой үг хэллэг уран яруу үгс төсөл ашиглах нь шүү. Аль болох. За одоо яах вэ дараагийн алхам дээр? Одоо биччихлээ. Одоо яах вэ? Сайжруулна. Шууд сайжруулах уу? Эхлээд дараа яах вэ? Оо, найзуудаа яах вэ? Уншиж өгнө шүү дээ. Эцнээ бусдад уншиж өгнө. За. Хамгийн сүүлд яах вэ? Басан сайжруулна. Басан сайжруулах нэ. За одоо алхмынхаа дагуу бичцгээе. Аль нэг хэсгээ л өөрчилж өчгөө шүү дээ, тийм ээ? За багш нь хугацаа харсан байгаа. За багш нь явж байгаа чи явцын үнгээ хийгээд явж байгаа шиг болоо.
За цаг болох болж шүү дээ. За 1 минутын дараа цаг дуусна. За цаг болсон. За зүрээ тавьчих. За. За дөөгөөс эхлэх биш. За эхлээд чи аль хэсгээ өөрчилсөн юм хэлээд. За цаан дураа. Бол өвөө эмээгийнхэн ерөөл дурамшиж мал амтнд хайртай болж хэдэн жилийн дараа сургуулийн онц төсөж мал дээр галлаа. Ажил хөдөлмөр түүний хувьд хэцүү байсан ч мэрийг хичээсний сайн малчин болж сум орондоо нэртэй боллоо. За. За дөөгөө төсөл хэсгээ өөрчилсөн байна. За маш сайн байна. За нэнда. Би болохоор эхлээд хэлсэн. Аха. Зуны амбал алтан нар хурцаар ээж жимс ногоо ууж нүүдлийн шуу гамнаж өн бүгийн цэцгийн анхин өнөр сэмнэж өрн зун асви болт хүү хөдөө нутгаа бодон бодсоор өөргөө хөдөө нутагтаа очиж хураг ишгээрээ тоглож байна гэж бүр зүйдлжээ. Энэхүү зүүдэн батыг өөрөө нэрхүү хөдөө нутаг руу чиглүүлээ. За сайн уу? Мачуугүй оройхон шуурга. За аль хэсгээ өөрчилсөн сайн уу? Төгсгөл хэсэг. За. Мачуугүй оройхон шуурга арисан хоноо туугаад гэртээ ирлээ түүнийг ямар хонд хөшөөлөн бүгд энэ хөөсөө мачин болно гэж сайшааж өрөө. Ерөөс нь орон тэр хүү олон жилийн дараа ус төмөндө гахагдсан сайн малчин болжээ. Оо ямар гоё. Болдыг үсэн сайн малчин болгож өгсөн байна тийм ээ. За сайн хүүд баярлалаа. За мөн хүслэг. Би эцэсгээ өөрсдөө алтан нарын үйл олон сайхан төсөөдөө болгож дэвтэр дэш нь бариад байна. За. бүгд бүр гадаагаар сэлгүүрсэн тоглосон бүгд цэцэг ургамал шин жижээлээ авч хаасайгүй газар норд хөдөөдөөс мал бичиж өндөр уутан тас сэрүүцэж болдыг өөрийн ирэхгүй байгаль суудаж яг удалгүй зүрхээр өдөрлөө амрах гэж бод өвөө мэтэр очлаа. За. За аль хэсгээ. За эхлээд аль хэсгээ өөрчилснээ хэлээд уншаарай хүүхдүүд. Наа хуцаар төвд хэрэгцэн борооны төслүүдийг уушгүй нутгийн голд нүүдлийн шуугууд гангар хонгор гэцгээж өнгөөр гойсон хээр талд ногоон зүлэг асвыг ариун сүргүүд майлалтай зөөлөн сэвшээ салгид цэцэсийг нахилзуулж зуны налгаар өдөөж чингийг өөрийн эрхгүй хөдөө нутгийн уран дуудах үед зуны амралтч эхэлжээ. Маш сайн байна. За баярлалаа. Гол чинь сүүл явсан. За. Хаврын тэнгэр аршингаа гаргаад захсан шуург өглөө. Болт хүү ханаа тогтоож чадахгүй уруудулж. Тэгээд өвөө эмээгээс тусламж гуйлгүй 3 өдөр эцэс тусалгүй явсны эцэс ханаа тогтооход шуургач намдан гэртээ эсэмэн тавьчихлаа. За зүйтэй. За баяр цогцлон бол яасан бэ чи? Энэ бидний ихтэрүүд ямар байгаа вэ? Шуурга намтцсан хоноо тогтоож чадсан байгаа тийм. Тэгвэл чинийхтэр болохоор чадахгүй бүр хэдэн хоног явсан байна. 3 хоног явлаа гэж өөрчилсөн байна тийм. За маш сайн баяж. За. Би эхлээд өөрчилсөн. Аха. Алтмаар хуцаар ээж алтан шар нар зунаж нүүдлийн шуур бүлж яргүй бүгд Наврын цагаас арин сүргүүд мэж энэ тэнд дуурах. Өрхөн хонгор цас өгс модыг болуулсан намрын алхар өдрүүдэд бат өвөө мэгийнхаа гэрлээ явуу. Намрын. За харин жаргал. Хэсэг өөрчлөсөн байгаа. За чанга. Алтан шаргал нар хуцаар ээж голын ус ширтгэний дугуйж өнгийн алхаж цэцгээс найган мухад тэгмэх хөвтөнгөр дээгүр тос шууд гамлсан нэсэн уран зун үлээ. Өнг алгалсан цэцэг дээгүр үдсэн сайхан нэрвэхийн нэсэн Йонглон намын борооны дараа алтан сулан биднийгээ энэ үед
бол эмээ өвгийнхөө явахаар ярьж энэ үед зуны амралт эхэллээ. Ямар гоё бичсэн юм бэ? Ариун жаргалаа. За саран дагна. За. Алтан шаргалнаар хурцаарээд намин ногоод сувдан цагаан гэр харагдана. Цэлмэг цэнхэр тэнгэрт туулаад дэгдэж яваа мэдүүл царин. Хорин сүрэг эрг тэндгүй тархан бичнэ. Адуу мэрдэн харин усыг хайр найргүй гიშгэлэн давхина. За бидний нөгөө дэгээ барих үү те тод чанга уншия. За намайг Алтан нар шаргалдан цэцэг навцны анхлан үнэр сэнгэн хөөрхөн бяцхан дэгдэгээ шувуу зүгий гэдэл зөндөө их юм байл харагдана. Шөний сайхан цэлмэг тэнгэрийн одод сар гэрэлтээ хурш айлын 5-30 мал дуугарч болтын хөдөө нөхдөр рүү явахыг 100 цаг өрөнд дуудав. За тод чанга дуусаа. За ийшээ гараад унш. За чанга. Эхэл шиг хурсан. Эхлэх хэсгүү те. Алтан нар хурцаараа цэлбэг тэнгэр дүүл нүүж гол гоё хурсан. Уртны шууд гангар гангар дуу гарна. Газар ногоо хүнчлэлээр нөмөрч цэцэг чимээс уйгана. Зуны налхар өдрүүдэд болдгийг өөрийн ирэхгүй хөдөө нөтгөрөөр өрн бэрдэх үжиний амралт эхэллээ. За багш нар чамаас юм асууя. Чи энэ эхлэл хэсгээ өөрчилсөн байна тийм ээ? За энэ дотор чи ямар уран яруу үгс ашиглаваа? За багштай хэлдэ. Ном ногоо хүншээ нөмөрч. Ном ногоо хүнжил гэж ш. Ном ногоо хүнжил гэж юу юм бэ? Өвс ногоо. За уудам тал ногоорч өвс ногоо урахыг ном ногоо хүнжилтэй зөвлөсөн байна тий. За маш өөр ямар уран яруу үгс. За ногоо хүнжил. За маш гоё үг хэлсэн байна. За ануу. За ногоо өнгөтэй навчис хатан шар өнгө болж умлаа. Шаргал нармын төнж эхэллээ. Гоёмсог үнэтэй сахин алтан шаргал усан навцыг аван хийсч эхэллээ. Наран гоёмсог хувцаа өмсөд эрдэм цүхээ үрээд ухаанд багшийн зүг ачид аав ээжтэй өнсүүлээд гоёлоор чимсэн сургуулийн зүг гүйдэн ач эхэллээ. За ямар үг ашигласан? Ануу. Алтан шар өнгөтэй навч. Оо Тэгээд гоёмсог үнэтэй салхи гээд алтан шаргал нар. Оо сайн. За. Гоё чанга тод уншаарай. За. Би нөгөө ихэл хэсгийн өөрчилсөн тэгээд хичээлийн шинжилгээд хүүхэд бүрийн бүтээсэн маш баяр хөөрхөйсэй алтан шар навчаас гэж алтан нар даган байсан хүүхэд бацуудын дуян цагнын цороход багс сурчлаар амьруугаа яаран үлдэн. За тэгвэл маш сайхан бичсэн байна. За ихээ өөрийнхөө аль дуртай хэсгээ өөрчлөөд маш гоё бичсэн байна хүүхдүүдээ. За тэгвэл одоо хамгийн гоё бичсэн гэж хэнийг бодож байна та нар? Маш олон уран дүрслэл ашиглаж хэн бичсэн бэ? Намигслаа. Намигслаа. Саран дагна. За намигслаа саран дагна хоёрыг багш нь урьж байна. За дахиад нэг ишээ гараад уншаад өгье. За маш гоё үг хэлсэн байна. Найзуур чинь та хоёрыг өгсөн байна. За уншъя. Дахиад уншиж. Алтан шаргал нам хурцаарээд голын ус шижигнэн дуугаад өнгийн алаг цэцгээс найган угаад цэлмэг хөв тэнгэрдийг хос шууд гангалтан нисэж уран зам ирлээ. Өнг алагсан цэцгдийг үдсэн цайхан нэрвэхийнс нь уянгалан намын борооны дараа алтан солонх биднийг энэ их үед бид бод эмээ өвгөрхөөгөө явахаар явж энэ зуны амралт эхэлжээ. За саран дагны юм дотор уран яруу гэсэн ямар үг вэ? Хашуу. Хашуу тэнгэр. За өөр Солон бидний алтан солон гэжсэн тийм ээ. За ямар бороо гэсэн? Анзаарсан уу та нар? Уянгадаг намын бороо гэжсэн шүү дээ. За маш олон уран яруу үг сэргэлсэн учраас маш гоё болсон байна шүү дээ. За энэ уншъя. алтан нар хурцаар дөнж гэрэлцэн борооны төслүүд ууршуулж нутгийн голд нүүдлийн шувууд гангар гонгор гэцгээ өнгөөр гойсон хээр тал ногоон зүлэг асуй ариун сүргүүд майлтаж зөөлөн сэвшээ салхи цэцгсийн нахилзуулж зуны налгаар өдрөө чингээ өөрийн эрхийг хөдөө нутруу өрн дуудах үед зуны амралт эхэлжээ. За баярлалаа. Хэн бид намигслын дотор ямар уран яруу өгсөн? Ялалтсан бороо. Чангалтай. Гэлсэн борооны За ялалтсан борооны тусал гэж байна. Өөр ямар үг байсан?
Зөөлнөс хэвшээ. Зөөлнөс хэвшээ салхи гэх мэтэр маш олон уран яруу үгс хэрэгсэн учраас энэ хоёрыг яасан байна. Илүү сонсоход чимэгтэй, уянгадаг тийм ээ. Хүн бидний нүдэнд маань яаж байгаа юм шиг харагдаж байгаа юм шигээр гоёор битсэн байж тээ тийм ээ. За бүгдээрэнд нь баярлалаа. Бүгдээрээ их орчныг өөрчлөн бичиж чадлаа тийм ээ. За тэгвэл өнөөдрийн хичээлээс ер нь юуг мэдэж авбаа? За багшлаа хин дүгнж хэлэх үү? За сайн хөө. Ямар нэгэн их юмсын юмыг орон байр цаг агаар эдрийг Өөрчлөлт болдог. За намагсаа Ямар нэгэн эхийг өөрчлөлттэй цаг хугацаа, орон байр, цаг агаар гурийг нь өөрчилж ирвэл яг тохиолдолтой болдог. нанда Ямарваа нэгэн эхийг бичихтэй уран яруу тод үгсийг хэрэглүүл уянгалтай маш чихэн сонсголтой гой сонсогддог. За тэгвэл багш тааж өгсөн материалынхаа ар тав ийм өөрийн үнэлгээ гэсэн бүлэг байна уу? Байна. За нэгдүгээрт нь юу чинь? Эхийн өөрийн ингэж чадсан хэсэг. Дараа Эхийн өөрчлөлт билсэн хэсэг. гуравдугаарт нь Өөрчлөлт билсээр уран яруу үгсээс ашиглаж гарсан хэсэг. за багш нь дэлгэцэн дээр гаргацсан байна тийм ээ. За одоо өөрийгөө маш сайн хангалттай гэсэн үнэлгээний аль нэгээр нь дүгнэе да. За нэмэх хэмдэг тавиад дүгнэж. Багшаа 3 асуулт байна. За багш нь энэ дэлгэцэн дээр тавьсан байгаа өөрийн үнэлгээ гэж. Сайн хамгийн дээр Багшаа хамттай гэх нь хамгийн муу гэсэн үг. За яг маш сайн өөрөө би маш сайн ойлгодог бол маш сайн сайн. За ер нь зүгээр хангалттай байна гэж хангалттай дээр тавих нь ш. энерги дэвтэрнээр ч. За биччихээ бичиж. За өөрийгөө үнэлсэн юм уу те? За тэгвэл гэрээний даалгавар өөрийнхөө өөрчлөлт бичээгүй хэсгээ өөрчилж ирээрэй. За юу. За эхлээд хэсгээ өөрчилсөн хүүхдүүд одоо гол хэсгийг ч өөрчилдөг юм уу тийм ээ? Голын хэсгээ өөрчилсөн хүүхдүүд төгсгөл хэсгээ ч өөрчилдөг юм уу? Өөрчилж бичээгүй хэсгээ өөрчилж ирээрэй. За гэрээний даалгавар. За ингээд хичээл дуусаа. Хичээл заасан багш